Дээд Кайовын гариг дээр бурхад маш их сандарсан байдалтай гарнаа. Тэр сэрлээ гэж сандраад байдаг. Хэн сэрсэн бэ гэвэл сүрлийн бурхан вирус байдаг. Орчлон ертөнцийн бүтээгч бурхтаас ч илүү их мэдлэлтэй зүгээр л дургуйгаа өрсөн гаригийг нэг хуруугаараа устгадаг туйлын хүчтэй бурхан гэж ойлгочих болно. ようこそ私のソウルソサエティへ。 Сансар окторгын хаа нэгтээ үл мэдэгдэх гариг дээр вирусын аврах том ордны онглоор алхасаар түүний унтлагын өрөөнд орж ирнэ. Вирус нь болохоор вирусын туслах багш гэж ойлгочих болно. Хүчний хувьд вирусээс ч илүү хүчтэй ухаалаг тийм л нэг оршихуй. Сүрлийн бурхан вирус гэдгийг тайлбарлаад өгье. Орчлон ертөнцийн дээрх бүхий л зүйлийг бурхад бүтээдэг бол нөгөө талаас орчлон ертөнцийн тэнцвэрийг хадгалахын тулд таарснаа устгадаг бурхад ос байдаг. Энэ бурхан нь болохоор вирус. Вирус тойрж эргэлдэг олон тооны аврах том сэрүүлэгтэй цагнуудын голд маш бүх унтаж байдаг. Тэдгээр цагнууд нь 30-40 жилийн дараа дуурахаар тохируулагдсан байна. Вирус цагуудыг унтрааж өөрийн микрофоныг барин маш муу олгоор дуулж эхлэхэд вирус дэслэгийн хүнжил дотроос сониосоор босноо. Вирус босоод маш их өлссөн байсан болохоор вирус түүнд сансрын үл мэдэгдэх гүрүүл амттан бэлдсэн байдаг. Вирус хоолоо идэх зураа унтлагын уцтайгаа явж байхдаа вирусээс фриза сайнчуудын гаригийг устгасноо гэж асуудаг. Эндээс нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Вирус бол сайнчуудыг устгах тушаалыг фризад анх өгсөн гол хэрэгтэн гэдгийг ойлгодог. Анхнаасаа тэгэхээр фриза сайнчуудын гаригийг ямар нэгэн байдлаар устгах бодлого байсан. Зүгээр дээд даргийнхын тушаал орж ирсэн л гэсэн үг. Вирус таяга газар тогшгоо түүний шидэд бөмбөлөх дээр намайг гариг дээр болсон тулааны бичлэг гардаг. Вирус хэлнэ фризаг Сон Гокугийг саяар устгачихсан. Тэр хуурч чаддаг гэхэд вирус гайхаж бүхэл бүтэн фризагоо тэр чинь бас хөөхөн хүчтэй амьтан шүү дээ гэдэг. Сайнчууд тийм хүчтэй болох боломжгүй дээ гэж бичлэгийг анхааралтай харнаа. Вирус Гокугийн шаргал өстэй болохыг хараад сонирхол нь их хөдөлдөг. Тэгээд вирус өөрийнхөө зүудний тухай ярьж эхэлнэ. Би нэгэн гайхалтай хүчтэнтэй тулдаж байна гэж зүудэлсэн. Түүний нэр юу илээ? Тийм супер сайн бурхан гэдэг байхаа гин. Вирус үүнд итгэхгүй зүгээр л зүуд гэхэд вирус уурлаж зүнч загсыг дуудахаар болдог. Нэгэн жижиг шилэн аягатай нисдэг нийл ягаан өнгөтэй нөгөө зүнч гарч ирнэ. Тэр загас маш мартамхай бөгөөд вирус хэрвээ чи санахгүй бол хоолны чинь хэмжээг хасан шүү гэж сүрдүүлсний дараа нөгөө зүнч тийм ээ яг 39 жилийн дараа тантай өрсөлдөх супер сайн бурхан гарч ирнэ гэж би танд хэлж байсан юм баталдаг. Ингээд вирус шууд Гоку руу очихоор шийднэ. Тэдний байгаа гаригаас хойд Кайовын гариг хүртэл вирусын хурдаар явхад 26 минут 44 секунд болно гэж вирус тооцоолдог. Энэ үед Гоку Кайовын гариг дээр юу гэж байх нь ойлгомжтой. Бэлтгэлээ хийж байдаг. Кайо бурхан дээд Кайогоос вирусын тухай дуудлага аваад айсандаа олоод маш их сандардаг. Гоку түүнийг харцгаад Кайо бурхан та чинь гинт яагаад байгаа юм бэ гэж асуугаад Кайо бурхан юу ч болоогүй мэт тухайн зүйлийг нуухыг хичээнэ. Яриа дуусаагүй байтал тэнгэрээс гэрэл цацаарч вирус хоёр буунаа. Кайо бурхан шууд газар унан мөргөж вирусыг ертөнцийн агуу сүрлийн бурхан юм түүнд тал засгаж үзнэ. Вирус Кайовын гариг дээр жижиг байшинг хараа чиний гариг урд нь арай том байсан байхаа гэж асуугаад Кайо бурхан тийм ээ нэг удаа би тантай нуугдч тоглож байхад та уурлаад манай гаригийг агшаацсан гэдэг бас л үн дураар байгаа зү. Гоку Кайо бурханы ард нуугдч байхад вирус шууд түүнийг дууднаа. Кайо бурхан Гокугийн нуруу руу зохиож хурдхан хүндэтгэлийн үг хэл гэхэд Гоку толгоогоо майжин сайн байна уу бурхан ахаа намайг Гоку гэдэг гэж хэлдэг. Вирус Гокугийн биеийг тойрч хараад чи үнэхээр фризаг ялсан гэж юу? Чи яг одоо байгаа хэлбэрээр фризаг хизээч барахгүй гэж дүгнэдэг. Тэгээд вирус супер сайн бурханы талаар асуухад Гоку би төн зүйл мэдэхгүй харин супер сайн 3-ыг ол мэднэ гэд вирусыг явах гэн Гоку тулдахыг гуйнаа. Вирус зөвшөөр чи над руу хамаг хүчээрээ дай. Хэрвээ чи намайг байрнаас минь хөдөлгөж чадвал би чамайг хүчтэй тооцсон гэдэг. Гоку бүх хүчээ гаргахаар шийдээ супер сайн 3 болдог.
Гоку маш хурдтайгаар вирус руу дайрч цуврал цохиролтуудаа инээ. Вирус гараа ардаа бариад зөвхөн толгоогоо хөдлөн Гокугийн нэг ч цохилтыг биедээ өрөхгүй болтноо. Гоку уурлаж вирусыг барьж авахаар дайрсан ч вирус бүр хохирол гэдэг үгийн хээ үсгийг ч хүргэж чаддаггүй. Гоку агаарт гаран хамгийн хүчтэй Камеамеха дайралтаа вирус руу явуулахад Кайогийн гариг тэр чигтээ гэрлээр бүрхэгдэнэ. Гэвч вирус тоосон шинжгүй утаан дундаас зүгээр л алхан гарч ирээд Гокугийн ард гинт гарнаа. Вирус Гокугийн мөрөн дээр нь ганцхан уруугаараа тог идэл нислэхэд Гоку өвдсөндөө олов бөөн л юм болно. Дараа нь вирус түүний хүзүүний ар хэсэгт гараараа маш хөнгөн зохиод Супер Сaiyan 3 хувирлын шууд байхгүй болгоод Гоку ухаан алдан газарт ундаг. Вирус ийм л байна да. За Whis дэлхий рүү явж Vegeta-гаас асууя гэж дэлхий рүү хөдлөхөр болдог. Дэлхий дээр Булмагийн гэрийн талбай дээр маш том болсон амьд хөгжимтэй үдшилэг болж байна. Булма зочидтой үнэтэй бэлэг суглаа бэлдсэн байх бөгөөд гол шагнал нь 7 луут бөмбөлөг байсан. Гохан, Videl, Piccolo ер нь манай бүгд тэнд байсан. Харин Vegeta ганцаараа тагтан дээр зогсож байхад Кайо бурхан түүний толгойд шууд холбогдноо. Кайо бурхан сандарсаар Vegeta Гоку дөнгөж сая Супер Сaiyan 3 хувиралтаагаараа сүйтгэж бурханд ганцхан секундэд ялагдчихлаа. Тэр одоо дэлхий рүү чиний байгаа газар руу очиж байна. Түүнийг яаж байсан уурлуулж болохгүй. Дэлхийн хувь заяа чиний гарт байна шүү гэж хэлж дуусаагүй байтал Vegeta-гийн ард маш хүчтэй аимшигтай ки мэдрэгдэнэ. За хэн байх нь ойлгомжтой. Vegeta эргэж харахад Beerus, Whis хоёр зогсож байваа. Vegeta-гийн нүдэнд томорж хөлс нь гожноо. Тэрээр багтаа өөрийн аав Vegeta хааныг Beerus шалан дээр мөлхүүлээ. Чи надад муу хоол өглөө гэж уурлж байсныг сандаг. Vegeta өөрийн бардам зангаа хайж шууд өгдөг сөхөн Beerus хамаа манай дэлхий давтаа морил гэж маш хийлдэг. Яг энэ мөчөөд Булма хундаг дарс байсаар гарч ирэн Beerus-ийн мөрөө зөхөж "Өө Vegeta, наад найзуудах чи хэн гэдэг юм? Дуугаа зогсоод байлгүй баярт нэгдэлтэй" гэж хэлдэг. Vegeta айсандаа зүрхэн зогсох шахаж байсан ч Beerus-ыг уурлахаас өмнө тийм эдгээр бол миний маш дотны найзууд гэж хэлэн тэднийг хоолны ширээ рүү дагуулж гүйнэ. Whis, Beerus хоёр Японы сүши зэрэг хоолыг амталж амтанд нь орж энэ дэлхий чи маш гоё хоолтой газар байна шүү дээ гэж баясаж байхад Vegeta хажууд нь хөлсөө арчaan тэднийг уурлуулахын тулд хамаг шадлаа гарган үйлчилнэ. Сая зүгээр төсөөлтөө Dragon Ball цувралын түүхэнд Vegeta өөрөөс нь хүчтэй зөндөө дайсандаа тулгарч байсан. Ялагдгаа мэдэж байгаа ч хизээч айж сандарж дайсныхаа өмнө бүхэлжиж байгаагүй. Тэгэхээр та энд хүчний ямар их зөрүү байгааг ойлгож байгаа үсттэй. Бас нөгөө талаасаа түүний найз нөхөд гэр бүл нь маш аюул байгаа болохоор хөөрхий сандрах нь аргагүй байх уу. Beerus, Whis хоёр дэлхийн амттай олнуудыг амталсаар маш сайхан аштай байлаа. Vegeta ч дотроо дэлхийг аварчлаа гэж тавьшран хөлсөө арчиж суунаа. Whis нарийн бовны ширээнээс маш амттай харагдах дээрээ гүзэлсэнтэй амттанг олж хараад Beerus-т хэлнэ. Beerus тухайн амттан гэдгээр очиход тэрхүү амттны ширээг Majin Buu ганцаараа хамаад бүгдийг өөрийнхөө урд тавьчихсан амаа дүүргээд идэж байв. Beerus их ийэлдгээр наад амттан чи их гоё харагдаж байна. Надад ганцыг өгчгөөч гэж гуйнаа. Гэвч Бүү өөрийнх нь хоолыг хэнд ч өгдөггүй зөрүү зангаараа үгүй энэ бүгд минийх. Бүгдийг нь би өөрөө идэнэ гэдэг. Үлдсэн бүгдийг нь Beerus-ийн нүдэн дээр нь долоочдог. Vegeta үүнийг алсаас хараа "Бүү зогсоо өгчгөө" гэж хашгирсан ч бүх зүйл аль хэдийн оройтжээ. Орчлон ертөнцийн хамгийн аюултай бурхныг ердөө ганц амттан харуулснаас болоод уурлуулчихлаа. Beerus-ийн нүд улаанаараа эргэлдэж түүний биеэс яган өнгийн аимшигт сүйтгэгч энерги дэлхийг бүхэлдэнд харахнаа. Тэрээр Majin Buu ганцхан гараараа барьж аваад баярын талбайг дагуулan чулууддаг. Бурхан уурлаач дэлхийг устгахаар болоход манай хэд бас тулаанд орноо. Эхлээд Android 18 Тэншийнхаа хоёр дайрсан ч Beerus тэднийг ердөө гартаа барьсан хоолны модоор чухал цэгүүдээр натгаж хөдөлгөөнгүй болгоноо. Энэ бүгдийг харсан Vegeta манай эдийг зогсоохыг оролдсон ч насаараа зодоо хийж байгаа манай эдэд энэ үгэн наалдахгүй нь 10,000 ойлгомжтой байх те. Дараа нь Гохан Супер Сaiyan хэлбэртээ орж Majin Buu-г барьж аваад Beerus рүү шидсэн ч Beerus Gohan-ыг толгоогоор нь бүүтээ мөргөлдүүлж хоёулангийн шууд унгаанаа. Goten Trunks хоёр ч зүгээргүй нэгдээл Супер Saiyan болж дайраад "Чи хэн бэ? Төрсөн өдрөөр өөмөллөө" гэж орилсон ч Beerus Gotenks-ийг өвдөг дээрээ тавьж байгаа бүхсэн дээр нь хэд хэд алгадан усан сандруу шидчихдэг. За манай хэд бүгд унсны дараа Vegeta өөрөө Супер Saiyan 2 болон уурж Beerus рүү дайрнаа. Тэрээр өөрийн бүх хүч чадал арга техникээ ашигласан ч Beerus түүнийг зүгээр л нэг гараараа хааж Vegeta газар руу хүчтэй шиддэг. "Чи ааваасаа сул дорой юм байна. Саянчуудын анхүү ийм байх уу" гэд доромжилдог.
Өөрийнхөө төрсөн өдрөөр баярыг сүйтгэж нөхрийг нь зодож байгааг буулмаад хараад маш их уурланаа. Тэрээр айхаа мэдэхгүй вирус руу шууд алхаж очоод чи миний төрсөн өдрийг яаж байгаа юм бэ? Мөн бүдүүлэг амтан гэж хэлээд вирусын хац руу маш хүчтэй алхагдаж орхиноо. Вирус инээгээд буулмааг зөрүүлээ хөнгөн алгатаж унгаанаа. Эхнэрээ газарт унахыг харсан Вижитагийн дотор саяан үний агуур хилэн хайр сэтгэл нь оргилж уураа барьж чадхаа болно. Вижитагийн хүч тэр мөчөд Гокугийн супер сайн 3-аас ч илүү давж вирус руу галзуу мэт дардагч юм болдгоо юм даа. Тулаан дуусгаад сайхан тулаан байлаа. Гэхдээ чи миний хүчний 1% ч хүрсэнгүй гэв Вижита ганц ороогараа дарж унгаанаа. Вирус гараа өргөж дэлхийг устгах аврах том эрчим хүчний бөмбөлөг үүсэх үед тэнгэрээс гинт Гоку гарч ирнэ. Гоку Кайган гариг дээрээс дэлхий рүү шууд хижилтээр ирсэн тэр байсан. Гоку вирусыг арай гэж ятгаж надад жаахан хугацаа өгөөч би супер сайн бурхан гэж юу болохыг олоод өгье. Хэрвээ олж чадвал та наадтай дахиж тулдаарай гэж гуйна. Вирус хоолнд нь дуртай байсан болохоор сүүлчийн боломжийг нь Гокуд олгоноо. Манай эд ч 7 луг бөмбөлгөө цуглуулаа. Тэнгэр анхуулан агуу хүчээр Шинроныг дууддаг. Шинроны гарч ирэхэд ямар хүсэл байна гэж асууад Гоку супер сайн бурханыг энд аваачид ирж болох уу гэж асуудаг. Шинрон Гокугийн ар зогсож буй вирусыг олж хармагцаа аврах том биеийн сандраад эхэлдэг. Вирус руу бүхийг өөд вирус хамаа танд мэндэлж байна гэдэг. Үүнийг харсан манай эд дэлхийн лууг хүртэл айлгаж чаддаг вирус ямар аимшигтай бурхан гэдгийг бүгд ойлгоноо. Шинрон хэлнэ супер сайн бурхан гэдэг нь тустай амьд хүн биш ээ. Харин эртний саянчуудын дунд байсан ариун нандин хүч домог гэдгийг тайлбарлаж өгнө. Эрт өр цагт саянчуудын гариг дээр бузар муу саянчууд оршиж байх үед зөв шударга сэтгэлтэй 5 саяын хүн өөрсдийн хүч чадал цэвэр ариун сэтгэлийг нэгтгэн өөр нэгэн шударга саяын хүнд өгснөө супер сайн бурхан анх үүсэж байсан. Шинрон би уг бурханыг шууд бүтээж чадахгүй харин та бүхэн өөрсдөө 5 саяын хүнийг тусламжтайгаар үүнийг хийж чаднаа гэж хэлээд айсандаа олоо шууд алга болж бөмбөлнүүд нь сарнаа одноо. Гоку, Вижита, Гохан, Транкс, Готен нар тойр зогсоод Гокуг бурхан болгох тэрхүү нууцлаг зам үйлийг хийхээр бэлтгэнэ. За луугийн элсэн ёсоор 5 саяын хүн өөрсдийн хүчийг Гоку руу шилжүүлэхээр гар гараасаа байрлалцсан тойрог үсгэнэ. Тэдний биеэс алтан шаргал туяа цацарж Гокугийн хүч асар их нэмэгдэн супер сайн хэлбэрт ордог. Гэвч вирус үүнийг хараад энэ бол зүгээр ердийн супер сайнны хүчээр нэгтгэсэн хэлбэрээ. Надад бурхан эрэхтэй болохоос энгийн хүчтэй хэрэггүй гэж голдог. Вис тэдний тооцоог засаж Шинрон цэвэр ариун сэтгэл 5 саяын хүн өөр өөрсөндөө хүчээ өгнө гэсэн. Тэгэхээр нийтдээ 6 саяын хүн эрэхтэй гэдгийг сануулнаа. Дэлхий дээр ердөө 5 саяын байсан тул бүгд гацдаг. Энэ үед Гохоны эхнэр Видл урагшаа алхдаг. Видлийн гэрцэнд нь Гохоны хүүхэд байгаа болохоор саяын хүн тооцогдоод энэхүү 6 саяын хүн бүрддэг. Тэдний биеэс цэнхэр цагаан өнгийн ариун туяа цацарж дэлхийн тэнгэр тэр чигтээ хар үсээр бүрхэгдэнэ. Сансраас харагдам аврах том гэрлийн баг нь Гоку хүрээлдэг. Гэрэл дуусгаад Гокугийн шинэ хувирал бас дууснаа. Түүний үс болон нүд нь тод улаан өнгөтэй болсон байв. Гокугийн биеийг галт дөл мэт улаан авраа хүрээлнэ. Энэ бол супер саян год байлаа. Гоку өөрийнхөө биеийг хараа би ямар ч хүч мэдрэхгүй байна. Би сул дорой болчихсон юм уу гэж гайхнаа. Вирус инээмсэглээ хэлнэ. Энэ бол бурхны энерги. Энгийн хүмүүс болон чи өөрөө ч мэдэрч чаддгүй юм гэж тайлбарладаг. Гоку шинэ хүчээ дуршихаар вирусын өмнө бэлэн зогсдог. Дулаан эхлэхэд Гоку вирус хоёрын хурд хүч өмнөхөөс шал өөр түвшинд очдог. Бидний хийж буй зохил бүр агаар төвчтэй долгион ус дэлхийд даяар агаар мандалд чичрэнэ. Баярын талбайд байсан манай аяд бидний хөдөлгөөний нүдэрээ харж чадхаа болдог. Бидний тулаан чин тэмдгийн хотуудыг хамарч эхэлдэг. Вирус Гокугийн зохилтыг хааж хотын барилгуудыг устгахгүйгээр маш уран хөдөлгөөнөөр тулдаж Гокуг сорно. Гоку шинэ хувиралдаа дасаж эхлэх тусам түүний зохилтын хүч улам бүр нэмэгцээр байв. Вирус Гокуг зохиож дэлхийн хамгийн гүн авцалд галтуулын лаван дундуур шиднэ. Галтуулын лаван дунд бурхан Гоку сүдэгч вирус хоёр усан дотор байгаа юм шиг төлөөтөө өдөлж бие биерүүгээ энергийн туяануудаар бөмбөгдөнө. Вирус Гоку чи үнэхээр миний хайж байсан тэр зөв бэлгэх хүн байна гэж хэлээд инээдэг. Тулаан маань дэлхийн агаар манлаас айлж задгаа сансарт дэлхийн тойрог зам дээр шилжнэ. Гоку супер сайн бурхан хэлбэртэй байгаа тул сансарт амьсгалж чадаж байв. Вирус өөрийн хүчийг олон нэмэгдүүлж Гоку руу олон зуун жижиг дайралтууд хийнэ. Тулааны яг дондор Гокугийн улаан үс гинт буцаан алтан шаргал өнгийн ердийн супер сайн нэг хэлбэртэй шилжиж орхино.
Бурхны хувирлын цаг нь дууссан байв. Гэвч Гоку үүнийг өөрөө ч анзааралгүй вирустэй тэнцүү үзсээр л байдаг. Вирус тулааныг зогсоод чи анзаарсан уу? Чиний Бурхны үж аль хэдийнэ дууссан. Гэвч тэрхүү бурханлаг мэдрэмж, энергийг өөрийнхөө биед бүрэн уусгаж, энгийн саяан биеэрээ Бурхны төвшний хүчийг гаргаж байна. Чи үнэхээр гайхалтай суудах ухаантай юм аа гэд Гокуд хэлдэг. Вирус энэхүү тулааныг дуусгахаар өөрийн хамгийн том техникийг болох нар шиг аврах том улаан өнгөтэй сүйтгэгч нар бөмбөлгийг үүсгэж дэлхий рүү явуулдаг. Гоку үүнийг сансарт хоёр гараараа хааж дэлхий рүү унгаахгүйгээр тогтоохыг хичээнэ. Дэлхий дээр байгаа гэр бүл, найз нөхдөө бодсон Гоку өөрийнхөө доторх бүх хязгаарыг эвдээж сүүлчийн секундэд дахин ганцхан оромд бод хэлбэртэй орж тэрхүү аврагтан бөмбөлгийг өөрийн биеэр шингээж устгаж чаддаг. Тэрээр бүх хүчээ шавхсаар сансар тухайн алдан унахад вирус үнийг барьж аван дэлхий рүү болгоно. Гоку газарт унаад вирус танд би таныг ялж чадсангүй гэхэд вирус би чамныг нууц хэлье. Энэ ертөнцөөд нийтдээ 12 орчлон байдаг. Бидний байгаа газар бол 7 дугаар ертөнц. Орчлон бүрт над шиг сүйтгэж бурхан бий. Тэгээд миний туслан Whis бол үнэндээ миний багшаа. Тэр надаас хамаагүй хүчтэй гэх нууцыг дэлгэнэ. За тэгээл вирус маань ядарсан болохоор харьлаагээ явдаг. Дараа эрэхтээ тэрхүү амттан заавал эдэн шүү гэж хэлээд Whis-ийн хамт сансарлуу буцдаг. Кино Гоку болон бусад манай эд маань буулмагийн төрсөн өдрийг үргэлжлүүлэн тэмдэглэж хоолоо идэж буй хөгжилтэй дүр зургаар албан ёсоор ингээд дуустдаг да.